энэ бичлэг таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. Сайн бүгдээрээ би өнөөдөр 9 сарын 5 шөнийн 9:34 болж байна. Би тэгээд автобусын суугаад Айсландын Кефлавик гэдэг аэропорт дээр ирсэн. Өглөө нислэгийн үеийн чинь үүрээр ирсэн. Тэгээ хамгийн сүүлийн автобус нь болохоор 7:30-аас Рейкјавикаас өтлөөд тэгээд аэропорт руу 2 цаг гаруй яваад ирдэг. Автобусны суугаад ирсэн. Тэгээд нислэгийн үеийн чинь тэгээд маргааш өглөө та нартай шинэ хотоос уулзцгаая. Тэгээд та нарт таалагдах гэж найдаж чинь бичлэгийнхаа ингээд тайтлыг харсан бол I'm so excited to see you next video. Копенхагны аэропорт дээр буучлаа. Одоо энэ 24 цагийг надтай хамт өнгөрөөгөөрэй. Би ингээд Вирджиниа Гландиас шээ ганц нүхтэйгээ. Тэгээд одоо цаг эдний цагаар 11:28, Айсландын цагаар 9:28 болж байгаа хаа. Let's go. Yara. Welcome to Copenhagen Airport гэнэ. Аймаг гоо 7 хам Айсландд дараадсан явцсанд. Тэгсэн чинь гоё таалагдчих байна. Бидний аэропорт маш их дэлгүүртэй юм байна. Жижигхэн аэропорт юм байна. Хотын дөрөвөө 6.7 км орхон зарим хүмүүс болохоор шууд дуу навчдаг гинэ. ChatGPT гэсэн чинь юм байна. Би энэ юм итгэхгүй хотын дөрөвч гоё газар зөндөө байд юм билээ. Тэгээ тэрийг идэ гэж бодлоо. 7-Eleven чи ямар их байд юм бэ? Ямар гоё юм бэ? Gani money. Амар гоё. За юу гарыг зөндөө гоё юм байна. Read and fly 7-Eleven. Oh, excited. Ийм 30 Danish krone шууд аэропортоос хотын бордог юм тикет авт юм энэ цагаараа авт юм бэ. Тэгээ тэр цаг дотор болохоор үгүй явдаг. Яг нөгөө ихний төсөн үнээр явах юм бэ. Тэгээд аэропорт нэг иймэрхүү газар. Одоо тэр M2 One Lows гэдэгт нь суугаад 8 стоп яваад тэгээд очих юм байна. Нэг иймэрхүү аэропорт байдаг газар байна. Дөрөвхөн лайнтай амар болсон шүү. Бүх юм нь гоё зэгцтэй. Тэгээд энэ дан хүмүүсүүд чинь ямар царайлаг юм бэ? Бүр ингээд метрон дотор бүр баахан лалан царайлаг хүмүүсүүд нэг дор ингээд харагдлаа. Залуучууд нь ихэд царайлаг болсон шүү. За одоо годомжаар нь гарцгаая. Магаар нь хүртэл амар өөр. Гэхдээ маш их гоё хот байна. Надад амар таалагдчих байна. Одоо энэ ч нэг амар гоё канал ялэг гэсэн тийш авчиж үзье. Одоо ийм тууж байгнууд нь айгүй их таалагдчихээн яарлаа. Копенхаген гэсэн. Энэс нэг жаадыг авнаа. Вау. Бодчихснаас төсөөллөөс аим гот. Wipe my banana гоё таалагдчихээн.
Яа. Нэг тийм Лондон шиг хэрнээ амар гоё тайван. Яг Лондон Iceland хоёрын гол байгаа юм шиг хот бай. Амар гоё. Яа хөөх юм бэ. Ишээ ганигийн дэлгүүрийг би нөгөөлөөс нь чиг хийсэн. Ишээ орж үзгээ. Атлет гэдэг гэсэн энэ бодвол тэр атлет юм шиг байна. Бүх юм нь гоё нэг дор өгд юм байна. Sephora ороод ирсэн. Тэгээ би нэг крем дурчсан. Крем авчлаа. Одоо нүнгээр өөр Iceland-д байхгүй зөндөө юм байна. Тэрийг нь үзчихэд тэгээд гаридoo Managing lip mask авчихсан. Sephora ороод ирлээ. Тэгээ би чиний спа сахныхаа дуусчихсан юмнуудыг авчлаа. Ментигийн кремийг аваад юу аваад powder аваад lip mask тэгээд ани тусавлаа. Тэгээ гарцгаа. Copenhagen годамжаар явж байна. Амар нарийнхан годамжтай юм байна. Ингээд годамжнаас хүмүүс очт юм байна. Годамжийнхан барилгууд юм байна шүү. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Oh my god. За Copenhagen-ийн яг төвдөн энэчээ яг юу гэж уншихыг мэдэхгүй Ни Хаунч гэдэг юм шиг тийм нэртэй илэрсэн байна. Яра. Барилгууд нээр гоё юм байна. Одоо энэ хүмүүс шууд cruise аяасан. Жижигхэн cruise. Энэ годамжаар жоох ингээ алхаж үзье. Ямар ах нь хүмүүсүүд нь бас ямар хөө байх нь та нар хараарай. Маш их дугуйнд юм байна. Гэвч зураг авахмаар ганцаараа л авах шүү дээ. Нэг чаазч чаад. Copenhagen хотын Нихуа гэдэг гэж хэлэгдэг юм шиг стрит дээр ирсэн байна. Энэ ямар гоё хот вэ? Би үнэхээр дурлцлаа. I love it. Iceland hotspot байна. Амар таараа явжсэн чинь чи ярьсан чи айгүй гоё дулаахан хүмүүс баг ингээ зуны хувцтай зайрам гэдэг явчих. Би тэгсэн чи юу вэ? Гоё. Copenhagen-ийн годамжууд бол сонирхолтой юм байна. Дан хүмүүсүүд бас үнэхээр царайлаг хүмүүсүүд байдаг юм байна. Yellow diamonds in the light, and we're standing side by side. За Copenhagen буюу Денмаркийн нийслэлийн хотын төвийн годамжаар одоо 9 сар болж байгаа. Гадаа бүр 100 болж байгаа юм шиг хүмүүс суугаал юм идэвт юм байна. Ямар гоё хот вэ? Би бүр энд нэг хоног ингээ 24 цаг байх гэж ирсэндээ жоохон харамсчлаа. Уг нь удаан байвал энэ бол бүр супер хот байсан байна. Хүмүүсүүд нь ч гоё, барилгууд нь ямар ч гоё. Одоо би өглөө 6 цагаас нисээд 3 цаг нисээд орж ирсэн. Тэгээд энэ цагийн зөрүүтэй болохоор нэг 11 цаг гээд үед ирсэн. Одоо нэг 12 болчих шиг байна. Тэгэхээр
Юм идэ тэгээд хотын төвөр гой гой юу байна. Тэгээд лист гаргах цагаа. Тэрийгээ бүгдийг энэ үзээ явнаа. Ямар гоё. Миний бараг Айсландаас гадна ирж байгаа хамгийн анхны шингээний орон гэсэн үг. Паспорт контролоор гардаггүй юм бэлчтэй гү санаа. Би шууд шоконд ороод шууд зүгээр шууд Копенгаген руугаа гаад ирчихдэг. Гайхаад ямар сони юм бэ гэдэг хүнээс нь асуусан чаа. Чи сайн байна асууж ин гэтээ хэрэггүй энэ дотроо болохоор гэдэг чинь. Тийм ээ байна. Зоолчд бол амар их байд юм байна. Нөөдөл амтлын өдөр байгаа болохоор гэсэн гэж байгаа хэл та. Гоё уусаа. Hello. Тэгээд Копенгаген настай хамт. Эсвэл бас л underrated усуудын хотуудын нэг байсан байна. Би бүлээн зөвшөөрлөө. Ямар гоё. Копенгаген дэвшсэн. Тэгээд өөхнөөс хойш юм мэдээгүй. Одоо цаг 1:40 болж байна. Эхний матчгаа болоо. Cheers. Би ингээд матча аваад амар гоё матча. Тэгээд almond croissant авсан. Тэгээд амар гоё батахаа. Энэ хот үнээр таалагдчих байна. Би Португалийн хотод амьдармаар санагдсан. Ийм гоё байна. Тэгээд захын дараа танаас бичээд оруулчих. Тэгээд хаач. Яг Копенгагны хотын төвд нь ийм музей байт юм байна. Энэ нь болохоор Гиннесийн дэлхийн амжилтуудын талаарх ийм музей байт юм байна. Гудамжууд нь үнэхээр гоё барилгуудтай байна. Энэ Дан гэдэг улс. Denmark.
Миний анхны Айсландаас гадна үзэж байгаа Шингэний хот ч гэсэн энэ бол үнэхээр бэст хот байна. Тэгээд ингээд явчих сайн нэг альмог курсант матча олж ирсэн. Матча айгүй гоё. Яаж хийсэн бүү мэд. Тэгээд see you. Яг юуны барилга юм бэ? Ямар гоё барилга вэ? Тэгээ тийшээ аваад тэр барилгуудыг хавсан. Гоё мэнэ. Ямар гоё. Оо, гэрэл авчихсан юм ямар хурдан утарч. Мэдгүй л хэвч. Нэг тийм Европын кино дотор харсан юм шиг мэдрэмж аваад их юм. Яад ч юм. Гоё. Ямар нэгтэй газар вэ гэдгсэн чинь ийм газар байна. Royal Library гэдэг. Тэгэхээр гоё газар вэ. Хүмүүс ингээд гоё гадаа сууж идэм бэ. За тэр library руу орж үзчихье. Гоё юм байна. Ямар гоё. Үзэсгэлэнтэй юм аа. Wow. Look at this. За Копенхагены Discover хийх газрууд гинэ. Тэгсэн чинь нэг нь болохоор миний өглөө очсон Canal Tours. Тэгээд энэ нь болохоор нөгөө нэг энэ зэвэр авч явдаг юу айл юм байна. Тэгээд ийм Hop On гэдэг бас байна. Улаантай. Тэгээд ингээ boat rent хийгээд явдаг юм байна. Тэгээд ингээ харах юм бол хотынхон ерөөсөө голлоор дандаа л ийм нуур юм болоо далай юм болоо мэдхгүй ингээд урч идэг. Ямар гоё үзэсгэлэн гоо хот вэ чи хаа ногдож байсан бэ гэмээр санал.
Тэнгүүтээ бас модерн барилгууд бас байгаа. Гэтэ тийм өндөр үеэсэн тийм барилгууд бол байхгүй. Зүгээр ийм юунод их байна. Сонирхолтой уран хийцтэй барилгууд маш их. Тэгээд энэ дугуйг нь харж ивэл дайн хүмүүс маш их дугуй ундаг болтой. Машин бол байна гэхдээ нэг амар хөгжилтэй байхгүй байна. За одоо Royal Library орж үзье. За миний листэн дотор Royal Library орж үзэх лист байсан. Тэгээд ороод ирчлээ. Номын сан айгуу гоё юм байна. Төв номын сан юм монголоор. Тэгээд хүмүүсүүд нь хүссэн дээрээ суугаа хичээлээ хийж болтой reading room-үүдтэй. Гоё юм аа. Ийм байна. Тэгээш гадагчээ дараагаас бодлоо. Royal Library дотор нь орж ирсэн чинь хүмүүсүүд хансарах өрөөтэй тэгээд ингээд доош харсан чаа гоё вивтэй байна. Доошоо одоо хідэн давхар юм бэ. Тэр бүр basement юм байна. Тэр нь галерей гэсэн цөм том цөмтэй оруулалтгүй гэж байна. Тэгээ сая нөгөө урсдаг шатаар дэшээ гарч ирсэн. Одоо болохоор 6 давхарт байгаа. Тэрнгээр нь шууд боотнууд яваад амар гоё вивтэй байна. Så løber et pludselig lige ved den anden cirkel. Ja, og der står Ийшээ гол ялгаагүй юм байна. Зөв ийшээгээ барилга гаргах юм байна. Ийм байна да. Сая энэ Royal Library авчихсан. Одоо дараагийн shopping street руу очиж. Энэ төвг нь яг Манчестер шиг ер нь цомхон хот байна оо. Нэг амар олон юм үзэх юм байхгүй. 2-3 тийш ингээд эргэлдээд бүх юмнууд нь байд юм байна. Тэгээд TikTok бах ухаж байгаа хэдэн газар болсон. Тэрийг үзээ явчихна. Гоё мана. Сонирхолтой газар тэр хүмүүстэй юу гэдэг сонголт хийгээд юу амар олон бөмбөлгүүд ингээд ториод ээ. Энэ айгуу гоё байдаг аахгүй. Гоё наа гоё. Justin Bieber-ийн гаргасан альбом сонсоод ингээ үзээвч. Гоё барилга вэ. За тийш чигээр явцгаа энэ та. Ой. Айсландын цаг агаар Европын бусад орнтой хизээч цаг агаар нь ингээд юу яцхгүй ш. Би ингээд хөдөөгөө бүр ингээд явчих нэмэсээ орой бодлогоо явъя гэд. За нэг юм хот байна. Та нарт таалагдж байна уу? Копенхаген. Үнэхээр миний хувьд бас ирсэндээ харамсааргүй хотуудын нэг байлаа. Байлаа гэж тусгаж байгаа шүү. Тэгээд одохгүй дараагийн хатнаа та нарт саруулнаа. Та нар гоё subscribe хийгээд, лайк дараад, коммент бичээд, коммент хийчих чинь айгүй чухал. Ингээ урамшдаг байлээ шүү дээ найзуудаа. Тэгээд хамтаарай.